бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. Тэгээ яг хуу энэ асуудал маш чухал асуудал. Тэгээд тал талын яамд маань оролцоод ийм ажлын хэсэг байгуулад энэ дээр бол анхаарал хандуулад далаацтай өргөн цар хүрээтэй ажиллая, уялдаа холбоогоо хангаж ажиллая гэдэг энэ санаачлаг гарч байгаа дэр бол маш их баяртай байна. Манай баяр сайхан даруугаас улсын хурлын гишүүн байхтай захин орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг бас санаачлаа явж исэн. Бид бас энэ хуулийг гаргаж ирээдүйн хойч үеийг хамгаалж эрүүл Монгол хүүхдийг өсгөн бойжуулах тал дээр яалтчгүй анхаарах ёстой цаг нь болсон гэдгийг бол хэлж байна. Тэгэхээр улсын хурлын гишүүний хувьд бол энэ тал дээр бас бүрэн дэмжиж ажиллана гэдэг. За энэ тал дээр бас их анхаарч судалгаа хийжсэн хүний хувьд бол нэг 3 асуудлыг хөндмөр байгаа. Сая бол мэдээлэл сонслоо. Тэгээ энэ 2-7 хоногийн өмнө нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр бас онлайн youth online safety гэж залуучуудын захим орчинд аюулгүй байдлын талаар нэлээд том судалгаа сүүлийн үеийн судалгаа хийсэн байлээ 24 онд. Тэгээ нэг маш сэтгэл өвдөм нэг асуудал бол 13 настай хүүхэд Facebook бол нээх боломжгүй, Facebook-ийн өөрийнхөө гайдлайнаар нээх боломжгүй байдаг. Гэтэл санал асуулганд орсон 13 хүртэлх 12 насны хүртэлхтэй нийт хүүхдүүдийн 90% нь Facebook хаягтай байсан. За энэ юунаас олж ийн гэхээр ерөөсөө сургуулийн багш нар гэрийн даалгавраа Facebook-ээр группээр чатаар өгчдөг. Тэгээ энийг нь эцэг эхчүүд яалтчгүй өөрт нь хаяг нээж өгөө тэр гэрийн даалгаврыг хийх ёстой болдог. Тэгээ манай энэ сургуулийн боловсролын салбарынхан маань Facebook-ийг өөрсдийнхөө коммуникацийг гол платформ болгоцсон. Энийг бол ерөөсөө болох ёстой. Эндээ зөгцсөн өөр дараагийн коммуникацийн платформыг та бүхэн боловсролын юм бол анхаарч хийхгүй бол энэ өөрөө нэг дуртайдаа бас хийгээд байгаагаас илүүтэй систем өөрөө салбар маань ийшээ бас ингээд оруулсан юм байгаад байна. Тэгэхээр энэ дээр бас нэг анхаар шийдэл бас гаргах хэрэгтэй байгаа шүү гэдэг хэлмээр байна. За хоёрдугаарт Наранбаяр сайдын танилцуулга дээр Австрали улсын хууль дурддагдж байна. Ер нь нэлээд олон улс бол энэ онлайн safety act буюу захим орчинд дох хүүхдүүдийн эрхийг хамгаалах хуулиудыг гаргасан. 2023 онд ч гэсэн Англи улс гаргасан. Та бүхэн бас энэ хуулиудыг судалж байгаа байна. За энэ хуулийг судлаад хамгийн гол хөшүүрэг юу яах вэ гэдэг дээр бас анхаараач. Ингээд зөрчлийн хууль дээр бол зөрчил торгон моргон гэдээ явж байгаа шүү. Гэтэ гол онлайн safety буюу энэ платформуудыг чинь хин эзэмшиж чинь гэхээр та бүхний тоод мэдээлэлд байгаа шүү дээ, Энэ Facebook, YouTube байна, TikTok байна гэдэг. Энэ платформудтайгаа бид нар хил амаа олцоод энэ насан туршаагүй хүүхдүүдэд хортой контентыг гаргахгүй байх алгоритм дээр ажиллахгүй бол энийг бол дотооддоо ерөөсө шийдэх боломжгүй. Тэгэхээр энэ дээр захим хөгжлийн яам болоод манлайлал оролцох ёстой. Энэ платформудтай эндээ холбогдож Монгол улсын хүүхдүүдийн хувьд ямар зохицуул бид нар хийх гэж байгаа энэ дээр нь платформуд тэр хууль дүрмж. За нэмэлт өгье. Намжим гишүүнд микрофон. Тэгэж харилцан холбоотой ажиллаж тэр платформудад үүргэжүүлэхгүй бол энэ асуудал шийдэхдэггүй юм билээ. Тэгээ өдий хүртэл яг Facebook-т ингээд монголчууд цөөхөн 3.5 сая хүнтэй цөөхөлгөнөө болохоор монгол хэлэн дээр өөрсдөө хийдэггүй. Англи хэлтэй ч юм уу англи австралиуд дээр тэр хортой контентыг шүүлтүүрүүдийг бүгдээр ингэ хийчдэг. Хүн ажилуулад байд юм уу дүрс юм uuтай. Монгол хэлэн дээр хийдэггүй. Тэгэхээр энэ шаардлага тавиад монгол хэлээр хортой контентыг шүүдэг болёо. За тэр 13-аас дээш юм 16-аас дээш юм хүүхдүүд аккаунттай боллоо гэхэд энэ хүүхдүүдэд насанд хүрээгүй хүнд үзүүлэх юм бол хортой контентуудыг шүүлтүүрүүдийг нь хийх тэр үүргийг бол тэр платформудад өгөөд энийгээ олон улсын хэмжээнд энэ платформуд дийл хийж ярилцах хэрэгтэй. Энэ дээр үүргээ хийх хэрэгтэй. Энийг анхаараач. За 3 дугаарт бас захим хөгжлийн яам бол энэ дээр энэ YouTube гэдээ ярьж байна YouTube ямар ч юм хязгаарлалт байхгүй контентын асуудлууд байгаа. YouTube Kids гэд олон улсад бол байхгүй. Нэмэлт асуулт. Гэхдээ энэ чинь асуулт шүү дээ. Та бол хамтдаа үг хэлчлээ шүү дээ. Юу дараагийн юм дээр та үгээ гүйцээгээд хэлж. За тэгвэл тэгж болохгүй баха тий. За боловсролын яам 8 дугаар микрофон. За баярлалаа. Намжим гишүүний асуултад хариулъя. Яг таны хэлээд байгаа үнэн 90% нь ингээд Facebook ашиглаад явж байгаа 13 хүрээгүй ээж хийж. Тэгээ түрүүнд хэлж чинь 67% шүү дээ бүр 2 хаягтай. За энэ дээр
юу гэхээр Facebook-ыг сургуулийн орчинд хэрэглэхгүй байх боломж бүрэн байгаа юм. Одоо ингээд Монголын дижиталын провайдер компаниуд яг энэ LMS, SMS гэж ярьдаг, School Management System, Learning Management System энийг бүрэн оруулаад ирсэн байж байгаа. Яг энэ платформ дээр суурлал явах юм бол ямар ч одоо хүүхдэд ямар нэгэн Facebook-ийн мессенжерээр даалгавар өгöd ах ямар ч шаардлагагүй бол. Тэгэхээр энэ бодлого руугаа бид шахаад явна. Ерөөсөө энэ ингэхгүй бол Facebook-ыг ийм зохиомл байдлаар нэмэгдүүлээд байгаа нь бол яхахгүй сургууль өөрөө мөн тэрийг бол бид хүлээн зөвшөөрж байна. Англи улсын хуулийг бас давхар судлаач гэж та ч гэсэн хэлж байна. Энэ давхар судлыг Австралийн бол сайн хууль болсон байсан. Англи улсынхыг бид тодорхой хэмжээнд бас харсан. Тэгээ энэ улсуудын хуулийг нь ягаад тэрэнд байгаа тэр хөшүүргийн асуудлыг маш нарийн гаргаж ирж бид явуулнаа. Тэгээд дахин хэлэхэд энэ сайн хэлцүүл, сайн шүүж ярилцаж энэ одоо хүүхдийн эрхийг нийгмийн сүлжээнтх орчинд хамгаалах асуудлыг бид илүү хүчтэй тавьж. Цахим орчин гэсэн үг хэрэглээд ирвэл эн чинь бүр хязгааргүй болоод эхэлнэ. Эн чинь бүр том ертөнц. Нийгмийн сүлжээнд буюу энэ Facebook, TikTok, өөр одоо бусад одоо энэ Instagram гэх мэт нийгмийн сүлжээний одоо ийм энэ орчинд хүүхдийн энэ харилцааг л бид зохицуулахад л оршууд яваад зохицуулах асуудлыг. Тэгэхээр энэ асуудлыг бол хүмүүс ялгаж харах үү. Бусад юун дээр нь бол хөгжлийн яамныхын хариулах байна. Баярлалаа. Манайха юу Англи улс гэж Их Британий Английн өөрөөр орон нутгийн шинж нартай захиргааны хуулийг яриад байна уу? Их Британий парламентын гаргаж байгаа хуулийг яриад байна уу? Чи парламентээр бид нар ярьж байгаа учраас энийг ялгаж ярихгүй бол Англи улс гэдээ яриад байх юм биш үү? Англи улс гэдэг бол Их Британий бүрэлдэхүүн нэг хэсэг юу байгаа штэ. Тэгэхээр би Их Британи гэж ойлгоод байна. Зөв биз? Их Британий хууль уу те? За нэмж хариулах уу энэ дээр? За цахим хөгжлийн яамнаас. Тэгээ YouTube, Facebook-тэй холбоотой асуулт асууж ирсэн. Нэгдүгээр микрофон уу? За. За, харилцаа холбоо зохицуулах хорон дээр 4 төрлийн бас хэмжээг авч байгаа. Би бас өмнө сая зухас дурдсан. За, Монгол улсын хувь тогтоомжийг зөрчсөн контентийг нийтлэх тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэр дүгнэлтээр одоо хар жагсаалтанд оруулах ДН системийн бүртгэлээр Монгол улсын нутаг дэвсгэрээс хандлтыг хязгаарлах гэдэг ингээд хязгаарлалтай холбоотойгоор одоо Alphabet, Google, за Meta зэрэг компаниудад одоо шууд зөрчил үүслээ хүүхдэд хортой хориотой контент гэдэг юм уу бас тодорхой хэмжээний зөрчил үүслэх юм бол мэдээллийн дагуу бас ингээд шуурхай шугамар ингээд талсан сэргийлэх арга хэмжээг бол авч ажиллаж байгаа. За захим орчиндох хүүхдийн нар баяр сайдыг хэлж байгаа шиг захим орчиндох гэхээр нэлээ өргөн далаацтай олон системүүд, платформуд бол явж байгаа. Тэгээд нийгмийн сүлжээнд хязгаарлах асуудал дээр одоо нөгөө шинэ батлагдсан 3 саяын баталсан журмаараа тодорхой хяналт тавих нь эрхүүд нь байж байгаа. За иргэдээс болоод бусад одоо Гүйцээж хариулах уу? За нэгдүгээр микрофон. Хортой хориотой контент юм агуулгын хувьд ийм зөрчилтэй асуудал байна гэж үзэх юм бол шууд мэдээллийнхаа дагуу тэр ажлын алба нь тодорхой харилцаа холбооны зохицуулах ороо руу одоо шууд одоо мэдээллийг нь дасан сэргийлэх одоо хүүхдийн эрсдэлд орсон одоо төвшнийг нь үнэлээд агуулгуудыг нь одоо зогсоох хүртэл арга хэмжээ авах юм журмын тогтцоолт бол бий болсон байгаа Монгол улсад. Тэгэхээр цаашид энийг хэрэгжүүлэх ажлын алба бусад одоо оронтой санхүү төсвийн асуудал дээр бол бид нэр 26 оны төсөв дээр санал оруулаад хэрэгжилтийг бүрэн хангаж явах юм боломжтой нөхцөл үүссэн байгаа. За, намжим гишүүн тодруулъя. За, яг уу тэгээд оронтой төсөвгээл нөгөө нэг хэрэгжүүлэх гээл манайхан чинь тэгээд захим орчин дээр энэ дээр шуурхай арга хэмжээ авахтаа их болох штеп. Одоо захим орчин дээр гэмт хэрэг гаргаж өгсөн тэрийг хизээ яаж мэдээлээд худлаа байдаг штеп. Тэгэхээр битий нэг тим юм хийжээсэ. Тэгэхээр тийм журам мурмын дагуу хийн гэхээс шууд платформудтайгаа одооноос хилцээрд ороо. Шаардлага тавиа. Тэгээ YouTube гэхээр YouTube Kids гэдэг одоо контентын агуулга дээр нь таарсан юмыг Монголд оруулах гэхээр байдаггүй. Нөгөө хүүхдүүд нь YouTube дээр ямар ч одоо нөгөө фильтргүй ингээ контент үзээд бас ингээд өртөөд байдаг асуудлууд байна. Тэгэхээр энэ дээр бол цахим харилцаа холбооны яам маань энэ гадны платформудтай өндөр түвшинд хилцээр хийж энэ дээрээ ус их орхийг одоо хамгаалах тал дээр маш сайн ажиллах ёстой шүү гэдгийг бас хэлмээр байна. За 8 дугаар микрофон. Нарбаяр сайд. Баярлалаа. Номын чимэг гишүүний хэлээд байгаа энэ маш чухал санаа.
Тэгээд яг тэр платформуудтай ер нь бол Монгол улс хилцэлд орох шаардлага гарна. За тэгээд тэр чинь хилийн гадна байгаа. За Монгол улсад одоо орж ирж байгаа нэвтрэлт хэсэг дээрээ жишээлбэл 16 наснаас дээш гэдэг өөрчлөлт оруулж ирэх юм ийм одоо маягаар хилцэл хийх шаардлагатай. Тэгэхээр зөвхөн 3 сайдын журмын хүрээнд биш асуудлыг бие даасан ийм баг ийм нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай ийм хуулиараа гаргаж ирж тусдаа гаргаж ирж ингэж ярих нь ийм одоо платформуудтай хилцэлд ороход бол их хэрэгтэй гэж ингэж харж байгаа ийм очиртай. Баярлалаа. За, нараг шин микрофон өгөөе.